Сайн байна уу? Та бүхэнд боловсролын цахим шилжилт үйл ажиллагааны цахим төсвийн төсөл 2022-ыг танилцуулъя. Жил бүр төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-4 дахь хэсгийн дагуу боловсрол шинжлэх ухааны салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллагууд 8 дугаар сарын 1-ний дотор эх жилийнхэн төсвийн төслийг боловсруулдаг. Үүнд улсын хэмжээнд нийт 2500 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хамрагддаг. Төсвийн төсөл боловсруулах үйл явцад эдгээр байгууллагын 8100 гаруй албан хаагчид 2 сарын хугацаанд төсвийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцсон өргөн хүрээтэй ажил явагддаг. Монгол Улсын төсвийн 5-1-ийг зарцуулдаг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын төсвийн төсөл нь нэгдсэн төсвийн суурь үндэслэл болдог чухал салбар юм. Өмнөх жилүүдэд бид төсвийн төсөл боловсруулахад дараах нийтлэг асуудал тулгамдж байсан. Төсвийн төсөл боловсруулах явцад төсөв, санхүү, нэгтлэн бодогч зэрэг 2500 гаруй албан хаагчийн томилолтын болон бичиг цаасны зардал их гардаг байсан. Учир нь боловсруулсан бичиг баримтаа удирдлагаараа баталгаажуулна, томилолт бичүүлж аймгийн төв, хот руу явж хянуулж нэгтгүүлэх шаардлага гардаг байсан. Энэ бүх үйл ажиллагааг хөнгөвчилж боловсрол шинжлэх ухааны яамны санхүү эдийн засгийн газрын санаачилгаар төрийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа дэмжлэгтэйгээр 2022 оны сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын төсвийн төслийг цахимаар хүлээж авахд бэлэн боллоо. Цахим төсвийн төсөл нь бэлэн болсноор бид дараах твшлийг авчирч байна. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн алсын хараа 2050, засгийн газрын 2021-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу цахим үндэстэн болох хуриалгын дор холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн үйлчилгээ үйл ажиллагааг цахим ил тод байдлыг хангах нэг алхам болж байна. Төсвийн шинжилгээг хэрэгжүүлэх үндэс суурь болно. Салбарын санхүү төсвийн үр ашгийг тооцож бодлогын баримт бичгүүттэй уялдуулах боломжтой болно. Салбарын төсөв санхүүгийн болон мэдээллийн ил тод байдал олон талд оролцоог хангах боломжтой болно. Нотлохонд суурилсан боловсролын статистик мэдээндээ үндэслэн тооцдог уян хатан, бодит, төсвийн төсөл боловсруулах боломж бүрдэнэ. Боловсролын салбарын төсөв санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчдын хөтөлбөрийн бүтээмжийг дээшлүүлж үр ашгийг сайжруулна. Улсын хэмжээнд 2500 төсөв санхүүгийн ажилтан ажлын байран дээрээсээ төсвийн төслөө боловсруулж баталгаажуулах боломжтой болсноор цаг хугацаа зардал хэмнэх юм. Боловсролын салбарын удирдлага, төсөв санхүүгийн менежментийн ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцох боломжийг дээшлүүлнэ. Төсвийн төслөө ажлын байран дээрээсээ боловсруулах, хянаж нэгтгэх, хүлээн авах боломжийг бүрдүүлснээр 8100 гаруй албан хаагчдын оролцоог хангаж, ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна цалингийн шууд бус зардал 620 сая төгрөг, бичиг цаасны зардал 183 сая төгрөг, орон нутаг дотор болон нийслэл рүү ирж очих томилолтын зардал 275 сая төгрөггээд нийт жилдээ 1 тэрбум төгрөгийн зардалтай тэнцвүүс үр ашгийг үүсгэж байна. Цахим төсвийн төслийг боловсруулан үйл ажиллагаанд нийт 1454 цэцэрлэг, 839 сургууль, 20 насан туршийн төв, 31 аймаг дүүрэг нийслэлийн боловсролын газар хэлтээс эдгээр байгууллагын удирдлага, төсөв санхүүгийн ажилтнууд болон нийт 8100 гаруй албан хаагчид оролцсон. Цахим төсвийн төсөл нь системд бүртгэлийн маягт буюу нэгж байгууллагын бүртгэл хийх 25 маягт, захиргааны маягт буюу нэгтгэлийн 40 маягт, тохиргоо буюу төсвийн төсөлд ашигладаг тогтмол утга бүхий 13 маягтыг системд оруулж боловсруулахад бэлэн боллоо. Улсын хэмжээнд төсвийн төслийн саналыг цахимаар боловсруулж, нэгтгэж, хянах үйл явцыг тоо мэдээллийн системд тулгуурлан цахимаар нэгтгэсэн анхны туршилт болно. Энэ нь бидний хийсэн шинэ ажил маань цаашид тасралтгүй сайжруулалт хийж, бусад салбарын төсвийн төслийг шилжүүлэхэд туршлага болж, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл явцыг нэмэгдүүлэх зэрэг давуу талууд бий болно. Иймээс бид төсвийн төсөл боловсруулах ажилдаа цахим үндэстэн, цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготойгоор арга хэмжээгээ зохион байгуулж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.